За сайн мэцхан уу. За өнөөдөр хэдүүлээ. За нэг нийлмэл геометри бийт босгож байгаа. За тэрнийг тийм ээ. За тэрнээсээ хэрхэн паригчуд өсөх үү? За мөн. За тэрэн дээр тийм ээ нэмэлт одоо огтлол хэсэгчлсэн зүсэлт ч юм уу тийм ээ. За мөн одоо зүсэлт хэрхэн гүйцэтгэх гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр үндсэндээ бид нар бол одоо биетэй бол босгож мэднэ. За тэгэхээр хэдүүлээ за юу гэдгийг тийм ээ. За нэг 75 радиус нэг юм тойрог авчил. За энэ тойрог за экструд өгөөд хэдүүлээ тодорхой. За өндөр өгөөд тийм энийг нэг юм. За 80 өндөртэй нэг юм цилиндр суур бослоо гэж бодъё. Цилиндр суур. За тэгээд үүнийхээ дээр нэг юм конус байрлуулчих. За кон гэчаад. За тэгэхээр конусынхаа дээр яах вэ? Тиймээс суурийг за энэ дээр за ингээд тэнцүү хэмжээтэй байж гэх тийм. За өндрийг хэдүүлээ тодорхой хэмжээ заавал 110 100 за 120 ч гэх юм өгчил. За ингээ хэдүүлээ харагдах байдлаа. За ингээ харъя. За ийм ерөнхийдөө нийлмэл геометри бийт босч юм гэж үзсэн шүү дээ. За гэсэн байна. За одоо тэгвэл хэдүүлээ энийг за ухъя. Энд чи тусдаа нэг юм бийт байгаа шүү дээ. За ухаж үзье. За ухтаа одоо юу гэдгийг хэдүүлээ нэг юм. За нүүрнээс нь хараад ухчих гэж бодъё л та тий. За тэгвэл хэдүүлээ зурах хавтгаагаа. За front за left талаас нь хараад ухчих гэж бодох уу. За front талаас нь хараад ухах гэж бодъё. За front талаас нь хараад ухъя. За front талаас нь хараад ухтаа за нэг юм rectangle тий. Ийм rectangle одоо хэдийн хэмжээтэй хамаагүй л дээ. Хэдүүлээ. За энийг ингээ ерөнхийдөө бас нэг голлуус гэж байлуулчих. За хэдүүлээ энийг ингээ цааш нь. За хэдүүлээ пресс бол аваад. За цаашаа ингээ татъя. За мэдээж юм бийт босчихж байгаа тий. За энэ бийт тэрэ одоо энэ цилиндрээ ухаж авъя гэвэл бид нар бол ийм одоо subtract гэдэг команд ашиглана. За энэ subtract гэж шүү дээ. За тэгэхээр эхлээд ухагдах байгаа биетээ сонгоод enter дараад ухаж байгаа биетээ сонгоод enter дарна. За тэгэхээр одоо энд яах вэ? За одоо тэгэхээр ерөнхийдөө нэг объектыг нөгөө объектоор ухаж авах нь бол ийм байх юм байна. За тэгвэл энэ хоёр ч одоо ингэ тусдаа объектууд байгаад байгаа тийм. За тэгвэл ийм тусдаа объектуудын хувьд бас одоо нийлүүлэх асуудал бас бийж болно л доо. Тэ. За тэгэхээр за ингээд одоо өнгөчи. За энэ хоёр объектыг нийлүүлэх юм бол одоо энтэй union гэдэг команд байна. За энэ объектыг энэ объекттэй нийлүүлээ. За одоо харж байна. Тэ тусдаа объект байсан бол одоо ингээд нийлчихэж байгаа. За ийм үйлдэл хийж болдог байгаа. За энэ бол юу вэ гэхээр intersect буюу те огтлцлоор бийт үүсэх гэж байгаа. За та нарт энийг өөртөө хоёр биетийг огтлцуулаад тэрнгээр яг нэг цул бийт үүсгэх тийм команд байгаа гэсэн. За одоо хэдүүлээ тэгвэл ийм нэг бийт босгосон. Энийг одоо тэгвэл хэдүүлээ олон талаас нь харъя. Тийм ээ? Олон талаас нь хараад одоо яаж паригчуудыг үүсгэхийг гэдэг тал дээр одоо төвлөрьё. За хэдүүлээ world дээр харъя. За энэ layout гэдэг бол одоо ажлын тэ хуудас. За ажлын зураг бий болгоход хэрэглэгдэх тийм ээ хуудас байж байгаа. За хэдүүлээ layout дээр тохиргоо хийх юм бол layout дээр очиод одоо mouse 2-оо дарах хэрэгтэй. За mouse 2-оо дараад энэ дээр бид нар одоо яах вэ гэхээр өөр хэлбэл за энэ дээр очиж сонгож жагаад тийм mouse 2-оо дарна. За page tab manager гэж ороод энэ дээр бид нар одоо тийм ээ
одоо цаасны хэмжээ маань одоо юм дурын хэмжээтэй байгаа учраас энэ дэр цаасны хэмжээг өгч болно. За ямар ажлын зураг хаана хийх гээд байгаа юм бэ гэдгээс хамаарат ямар формат дээр зурах уу гэдгийг шалтгаалдаг тий. За энэ ISO A3 формат дээр одоо тий. Одоо нэг харьцах нэг хэмжээтэйгэр ч юм уу хийх гэж байна гэж бодож болно. За ингээ close гэх. За тэгэхээр чинь энэ дээр ч одоо нэг viewport гэдэг нэг юм байдаг. За энэ хуучин viewport гэдэг нь устгах хэрэгтэй. За түүнээс гадна энэ дээр дахиад mouse хоёрыг дараад за drafting standard setup гэж байгаа. Тэрэн дээр дараад ороход энд бол нөгөө ийм одоо сонголтууд байгаа. За first angle, за third angle гэдэг. Энэ өөрөөр хэлбэл нөгөө проекцлын арга чинь тий. Одоо аль талаасаа яаж харах, E системээр зурах юм уу? Одоо A системээр зурах юм уу гэдэг одоо хувилбар байгаа. За тэгэхээр бид нар бол одоо тий third биш first angle-ийг одоо ашигладаг шүү дээ. За тэгэхээр энийгээ сонгоод өгчих хэрэгтэй гэсэн үг. За тэгээд эндээс бас ажиглаж харахад тий бид нар одоо erase bar одоо дүрслэл нь ямар байх гэж гэдэг юм тий. Эндээс одоо бид нэг сонголтуудыг хийж болно тийм ээ. За ингээд окей гэдэг нэг сонгоод өгчээ. За тэгээд энэ дээр бид нар одоо булангийн хүснэгт ч юм уу те хүрээ шугам тэр бол одоо дурын яг 2D дээр зурдаг шигээ зураад оруулаад ирж болно шүү дээ. За ингээд блогдуудаа тийм ээ хүснэгтээ оруулаад ирсэн ч болно. За тэр бол 2D дээр яригдах асуудал учраас хэдүүлээ энэ дээр шууд одоо тийм ээ base ашиглаад тийм ээ. За base ашиглаад бид нар яаж одоо за view base гэдэг дуудаад өгч бас болно. За энэ тий view base. За тэгээд бид нар одоо бэлэн файл дуудаж оруулж болно. Шууд бэлэн байгаа модельд дуудаад оруулж болно. За ингээд дуудаад оруулаад ирлээ. За тэгэхээр бидний нөгөө зурсан модель чинь тийм ээ энд явж байна. За энийг бүгдээр хаанаас одоо шууд урдаас хараад орж ирж байна шүү дээ. За тэгвэл урдаас хараад энд байрлна гэл тий. За энэ тэр дараад бид нар яг дараагийн байдал. За дээрээс харсан байдал нь энд байна. За энд бол одоо яг гэхээр хажуунаас харсан байдал маань байна. Шууд өөрөө энэ проекцийн холбоотой явж байгаа. За тэгээд бид нар одоо энэ изометрик байдлаар ингэж харна гэвэл тий тэр нь одоо чиглэлээ өгөөд л одоо ингэ харах боломж биднэрт байж байгаа гэсэн үг. За одоо тэгэл та нар энэ талаас нь харуул ямар байх вэ? Энэ талаас нь харуул ямар байх вэ тий? Ингээд одоо ажиглаад үзэж болно гэсэн үг. За ингээд одоо хүссэн газруудаа бичиж байрлуулад энтер дарна. За тэгэхээр ч одоо харж байна үү те. За бидний одоо ингээд харахыг зорьсон үндсэн байрлалуудад тийм ээ одоо очиж байрлсан байгааг харж байна. За тэгээд би өөрөө энэ эдгээрийг ингээд те дуртайгаар одоо хүссэн газараа байрлуулаад чирээд ч юм уу те байрлуулах боломжтой. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн нэг юм viewport очоод байрлуулдаг шүү. Байрлуулдаг юм аа гэсэн үг те. За тэгээд бид нар одоо энэ дээр одоо жишээ нь те одоо тэнглэгийн шугамыг энэ бол нэмж өгч болно шүү дээ. За яг нөгөө л 2D дээр зураг харагчлалынхаа дагуу тэл одоо layer ашигладаг юм уу? Эсвэл одоо зүгээр одоо properties ашиглаж агаад тийм ээ энэ дээр одоо шугамны өргөн одоо тийм ээ болон одоо хэмжээ хэлбэрийг тааруулах боломжууд бол одоо байгаа. За тэрийг бол та нар 2D дээр мэдэх учраас одоо байгуулад явчих бах. За ийм зүйлүүд бол байгаа. За тэгээд энэ дээр одоо бид нар хийгдэх үйлдэлүүд гэх юм бол тий. За бид нар одоо ингээд жишээ нь зүсэлт ч юм уу хийх шаардлага гарч болно шүү дээ тий. За тэгвэл энэ дээр одоо зүсэлт хийе гэх юм бол тий бид нар одоо энэ viewport-оо сонгоод өгчнө. За энэ viewport-оо сонгож өгөөд энэ хараа section хэсэг дээр тий. Section хэсэг дээр ингээд маш олон төрлийн зүсэлтүүдийг хийх боломжууд байна шүү дээ тий. За бид нар одоо тэгвэл ингээд нэг хажуунаас нь хараад зүсгэж байгаа ч гэдэг юм ингээд үзэж болно шүү дээ тий. За тэгвэл ингээд одоо full section гэдгийг аваад одоо энэ дэр ингэж шүү дээ тий. Start point зүсэлт чи хаанаас эхлэх юм бэ? Эхний цэгийг зааж өг гэж чинь тий. Энэ болохоор end point-а зааж өг гэж. За тэгвэл энэнийхээ дагуу ингээд үлээ хажуунаас хараад зүсгэж байгаа гэж бодъё л тий. Хажуунаас нь хараад зүсгэж байгаа. За ийм зүсэлт хийх чаач. За эсвэл бид нар бүр нөгөө тий яг энд нь одоо сайхан босоогоор нь ингэ зүсгэж байгаа ч гэдэг юм тий. За эндээс
энэ хүртэл те. За төсөлтөд байрлуулах чаа гэж үзэж болно. За тэгэхээр ингээд энэ талтаа байрлуулъя ч юм уу, энэ талтаа байрлуулъя ч юм уу те. Аль нь ч хийж болно шүү дээ. За бүгдээ байрлуулад үзье. За энэ дээр бас бид нэг те масштабаа сонгож өгч болно. Одоо 2 дахин багасгаад төсөлтөд байрлуулна ч гэдэг үедээ ажлын зураг дээр чинь маш олон ажилбарууд явдаг шүү дээ. За ингээд одоо иймэрхүү өөрчлөлтүүдийг бид өгч болно. За ингээд бүгдээрээ ингээд тийм ээ төсөлтөд байрлуулчлаа. За төсөлтөд байрлуулчаар энд хараа section A 1-ийг харьцах нь 2 гэдэг ингээд үзэн одоо хэмжээгээр гарч ирж шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ энэ дээр одоо төсөлтийн хэсэг дээр чинь нөгөө тийм төсөл тогтлолыг зураасалдаг одоо асуудал байж байгаа. хайж хэсэг дээр бол бид нар 2D дээр ажиллаж мэддэг учраас за энэ дээр бол зөвхөн нөгөө scale хайжийн хоорондох зай тийм ээ зайг өөрчлөлт өгч болно. Одоо энэ дээр 15 ч гэдэг юм те масштабаас форматаас хамаарат хэдийн зайтай өгдөл зүгээр юм бэ гэдэг асуудал одоо байх ёстой. За энэ одоо энэ тэмдэглэгээ хэсэг чи одоо бид нэг одоо текстийн загвар ч юм үүсгээгүй байгаа учраас энэ дээр чинь тийм ээ тэмдэглэгээ нь одоо маш юм жижиг хэмжээтэй ч юм гарч ирэх нөхцөл бол байгаа юм. За тэгэхээр хэдүүлээ одоо ST гэж байгаа текстийн загвар үүсгэе. За текстийн загвар үүсгээд одоо магадгүй энийг бид нар чинь нөгөө тийм ээ стандарт нөгөө ISO за энэ дээр нь болоорой. За ISO гэдэг энэ дээр одоо магадгүй 5-ын өндөртэй ч гэдэг юм үү те эсвэл 3.5-ын өндөртэйгээр юм одоо стандарт загвараар ийм болоход өөрчилж ил дээ те текстийн загвар үүсгэж гэсэн үг. Play close. За тэгэхээр нөгөө шрифтээс хамаарат энэ чинь үндсэндээ тийм ээ одоо хэдийн хэмжээтэй болж өөрчлөгдөх вэ те стандарт загвар руу хэдүүл оруулахар ч одоо энэ чинь ингээд харагдаж байгаа зү те. За тэгэхээр одоо бидний нүдэн дээр бол энэ чинь нүдэнд бол формат дээр их тохирсон эвтэйхэн хэмжээтэй болж харагдаж байгаа нь одоо тийм ээ ажиглагдаж байгаа биз. За тэгээд бид нар одоо энэний тэмдэглээ дээр өөрчлөлт ч юм уу тий одоо бичиглэлний хувьд одоо өөр байх хэрэгтэй юм бол арилгаад тийм ээ. За энэ дээр одоо юу бичиж оруулмаар байгаа дээр нь 2 товшиж ороод тийм ээ текст застгийн адилаар засаад явж болно гэсэн үг шүү дээ. За энэнийг тийм ээ бид нар бас зөөгөө дуртай газараа байрлуулж бас болно ч гэдэг юм тий. Иймэрхүү ажилбаруудыг одоо хийх боломж байгаа. За мөн хэдүүлээ тий одоо энэ нэг юм одоо ингэдэг шүү дээ хэсэгчилсэн одоо юм томруулсан элемент харуулах ч юм уу тийм ээ ийм ажилбарууд бас байдаг те. За тэгэхээр хэдүүл одоо проект төрслөлийн аргууд байдаг шүү дээ. За тэгэхээр энүүхэн хэсгийг одоо томруулж харах чинь бол очиж дараад те энэ хэсэг дээр одоо энийг хаана байрлуулах юм те байрлуулах гэдэг газар аваачиж одоо дараад энэ дээр яг энэ хэсэг дээр одоо ийм хэмжээгээр томорсон байгаа шүү те. За энэ дээр бүгдээрээ нөгөө стандарт текст ихээ стандарт хэлбэрлэл энийг энэ рүү тийм ээ даруулаад өгч болно. За тэгэхээр хэдүүлээ одоо ийм байдлаар яг одоо хэсэгчсэн зүсэлтийг ч юм уу тийм ээ хийх болно. Одоо томруулсан элементийг тийм ээ оруулах боломж байгаа. За энийхээ масштабыг бүгдээрээ бас багасгаж өгч болно тий. Тэгээ мөн томсгож ч болно, өөрчилж болно. Энэ суман дээр дараа за иймэрхүү байдлаар хэдүүлээ яг уу гэхэлэр одоо даалгавар дээр тийм ээ ажиллаад явж болох юм шүү. За ингээд даалгавар өгөн тэр даалгаврыг бүгдээрээ гүйцэтгэж үзээд за тэгээд ингэж одоо проект төрслөлийг тийм ээ төрсөлж үзээрэй. За